Монгол кино 70 жил. Эднэрийн хүчээр өнгөт киног анхан бий болгосон. Түүхэнд гавьяатай хүн энэ үний тухай өнөөдөр бас ярих бас болохгүй. Монгол киног өнгөтэй болгосон ганц энэ хүн. Орногоо лавтаяа орж ирсэн үеэс эхлээд өчнөө олон жил одоо Монгол киног ажилласан одоо цехийн дараа өчнөө юм хийсэндээ би одоо миний мэдхээр л болоо тийм ээ. Кино үйлдвэрийн бэлэн госрлох цех гэдэг энэ том цехийн хамт олон байна. За энэ цех бол ерөөсөн уран бүтээлийн арын албыг гүйцэтгэдэг үндсэндээ тулгынх нь одоо чулуун юм аа. За энд яг хөөхөр зэрэг 1969 оноос 62 оноос өмнө одоо сая дашхуу ярьлаа бүгд дандаа манай Ахмад үеийнхэн ажиллаж энэ кино ард түмэндээ хүргэх өөр хариуцлагыг хүлээж байсан юм. За 69 онд анх би Ленинград хотын кино инженерийн дээд сургуулийг бэлэн хайлс бол сургуулах технологи инженерээр төгсөж орж ирж байсан. За 62 онд. За энд яг хөөхөр зэрэг мөн надтай цуг Монгол кино үйлдвэрт улсын их сургуулийн химийн анги төгссөн хоёр хүүхэд орж ирж байсан. Энэ бол нэгдүгээрт нь Бадан байна. Хоёр дахь нь Дэнсма. Ингээд бид гурав анхны мэрэгжилтэн болж энэ цехт орж ирсэн байгаа юм. За ер нь бэлэн боловсруулах цех бол дотроо 10-аад төрлийн үйл ажил эрхэлдэг ийм маш том хамт олон. Цехийн нийт ажилчдыг аваад үзэх юм бол одоо 100-аад ажилчинтай ийм тасаг цехүүд 10-аад тасаг цехүүдтэй. За энд ингээд аваад үзэхэд механик цех тэнд сууж байна. Угаах цех тэнд сууж байна. Гэрэл сонгох сууж байна. Монтажчин сууж байна. Эд шалгах сууж байна. Хор найруулагч сууж байна. За ийм олон төрлийн одоо их мэтлэн гэл олон төрлийн хүмүүсийн ажил хөдөлмөр бол нийлж байж энэ одоо бүтээлийг гаргадаг ийм уламжлалтай юм аа. За бид яг хөөхөр зэрэг 1972 онд өргөтгөлд орсон. За энэ өргөтгөлд орсноор яг хөөхөр биднэрт сая дашхуу хэлж байсан гар ажиллагаанаас одоо тухайн үеийн одоо технологийн ажиллагаанд одоо өөрөөр хэлбэл технологийн дэвшилт дараагаад одоо шилжиж байсан юм. Материалын боловсруулалтыг системетрийн аргаар боловсруулах. За хоёрдугаарт нь яг хөөхөр зэрэг өнгөт негативнээс одоо хоёр дахь негатив гаргаж авах. Мөн дуу дүрс өнгөтийг тусгаалan боловсруулах, тус нь боловсруулахгүй бол дуу нь дуулдаггүй шүү дээ. Тийм учраас дууг нь хар цагаанаар гаргаад өнгөтийн дүрсийн өнгөтөр гаргадаг ийм технологи. За мөн ажилласан 2 дугаар хорноос сэвэр мөнгө ялгах технологи их мэтлэнгээр тухайн үедээ дэвшилтэт технологид одоо тооцогдож байсан бүх зүйлийг өөрийнхөө ажил хөдөлмөрт нэвтрүүлснээр бидний ажлын чанар бол их дээшилсэн гэж бодож байгаа. За түүний нэг жишээ юу гэхээр зэрэг бид нэр тэр Мантхай цэцэн хатан гэдэг энэ киног өөрийнхөө хүч хөдөлмөрөөр өнгөч шүү дээ. 4 одоо сэр киног өөрийнхөө хүч хөдөлмөрөөр эхний негатив, хоёр дахь негатив тэгээд хувилаад цаашаага 40% хувилаад ард түмний одоо хүртэл болгосон энэ асуудал бол энд сууж байгаа хамт олонний хөдөлмөр юм аа. Хэрвээ негативээ гологдол хийчих юм бол бидний урд ажиллаж байсан тэр бүх хүмүүсийн хөдөлмөр талаар өнгөрнө. Ийм учраас бид нар ямар зарчмаар ажиллах вэ гэхээр нэгдүгээрт нь ажлын маш өндөр хариуцлага, хоёрдугаарт нь технологийн одоо ормыг одоо зөв барьж ажиллах. Гуравдугаарт нь яг хөөхөр зэрэг цагийг үр бүтээлтэй ашиглах. Ийм одоо 3 зарчмыг ягштал биелүүлдэг, эднэртэй шаарддаг, эднэр манч биелүүлдэг. Миний хамт олон бол маш сайн хамт олон байсан гэдгийг би зориуд хэлмээр байна. Лабораторийн боорисаа гэж энэ хүмүүсийн одоо бас ажил төрлийг үргэлжлүүлж байгаа хүний нэг бол манай даваад инженер юм. За өнөөдөр Монгол киноны одоо лабораторийн байдал ямар шүү байна, юу хийж байна. Юм хийж байна гэдэг одоо тэр маань энэ ард түмэнд үзэгддэггүй юу гэж гарч байгаа биз юу? Хар цагаан киноны хувьд бид нар бол хийж байна. Одоо яг хөө цардаа нэг түүхийн хүрдэг хийж байна. Нэг бүлэг хийж байгаа. За ондоо бол одоо ер нь хар цагаан боловсруулалтын хувьд манай бол боловсруулалт хийж байна. Болж байна. онд кино үйлдвэрт орсон. Тэгвэл би буулгах аппарат гэдэг нэг аппарат байсан. Тэн дээр одоо зураг буулгадаг, зургнаас зураг буулгадаг тийм ажилласан. Энэ мөн Эрдэнэгаа
гомсронгоо хоёр л одоо намайг юу байсан. Тэгээд цэнгэлж өгчгөл гараа явчихна. Тэгээд хоёроос та гар салгалаа л нөгөө аппаратанд дарчин тэгээд харанхуйд улаан гэрлэнд яа нэг юм ажилдаг байсан. Тэгээд дараагаар 1964 онд нэгтийн монтажнаар нэг курс төгсөөд монтажнаар ажилласан. Тэгээд монтажнаар ажиллах хугацаанд яг би одоо 10 хэдэн хүүхнүүдээ өдөрдөөд нэг курст явж ирсэн гээд намайг нэг юу мастер нэртэй болгоцсон. Тэгээд энэ хэдэн хүүхдүүдээрээ юмаа хийлгээл өөрөө ч бас ганц нэг одоо нэгтгэвэн дээр ажиллаж байгаа. Ер нь нэгтийн материал гэдэг бол ер нь кино үйлдвэрийн одоо хамгийн одоо нарийн нягт одоо хадгалж явах тийм материал. Хүний зүрхний судсыг орж ийн гэсэн үг шүү дээ. Ерөөсөө яг үнэ. Хэрвээ нэг зураас юм уу нэг өөр нэгэн гадны ямар нэгэн нөлөө үзвэл кино байх. Ямар нэгэн одоо гарын нарийн дээр орчих юм бол ерөөсөө цагаан биелэгтэй ажилладаг. Цагаан биелэгтэй, цагаан халаатай, амны аалттай, цагаан биелэгтэй хүртэл одоо ингэж ажилладаг байсан. Жинхэнэ гардан хийдэг юм усуудын одоо энэ мэржил одоо бас ингээд залмж халаагүй болцоод байгаад би нэг жаахан сэтгэл төгшөөд байгаа юм. Одоо нэг яванда одоо Монголын кино урлаг тогтнож үүсч байдаг юм бол энэ талдаа анхаарал бас л одоо шинээр болсон хүчин тэгээд бэлдэх шинэ технологиг нэвтрүүлэхэд одоо өшөө одоо тийм мэддэгтэй чадвар зовсод бэлдэх хэрэгтэй. Бид нар тухайн үед энэ орногоо гэж бүгдээрээ энэ шавнараа гаргаад эдгээр бүх юмаа хийгээд эдгэрч бидний одоо заасан зүйлээ сайн сураад бүгдийг хийгээд машин төчнөө сая метр план боловсруулаад жилд бид нар чинь 7 8 9 10 сая метр план боловсруулдаг байдаг шүү дээ. Ингээд харцгаа гэж тийм ээ. Тийм учраас тий нэг киног одоо 40% нэг кино 40 удаа үздэг байсан гэж бодчих. Дэлгэцэн дээр тийм ээ. Энэ ямар их нөр хөдөлмөртэй харанхуй нөхцөл суугаад тэгээд ард чинь одоо нүүрсний аппарат ажиллаад тэний утааны арна одоо яагаад. Ер нь энэ хүндээ гэж ярихад энэ одоо манай энэ брэнк боловсролын цэхийн хамт олон бол үнэхээр дандаа харанхуйд амьдэрдэг юм шиг байна. Эхлээл ерөөсөө нэг чиг хүлээж аваад түүнийг ингээд одоо ингээд угаахаас эхлээд бараг гаргах хүртэл ерөөсөө хүн ч ордгоо биднээсээ бол оруулдаггүй байсан. Тийм зарчимтай байсан шүү. Тэр найруулагч тийш орох ёсгүй. Ягаад гэвэл хамгийн эцсийн үрдэнд л одоо энэ найруулагчд үзүүлнэ гэж оруулахаас тэр дунд ороод харах хэрэг байхгүй. Энэ нарийн мэрэгшил байсан үнэн. Тас харанхуйд нэг. Нэгтэй ба тас харанхуйд. За одоо позитив бол улаан гэл эмздэг учраас ярьсан удаан бүдгхэн улаан гэлтэй тийм ээ. Тэгвэл тэнд бол гадны одоо усууд орох юм бол орж чадахгүй. Тэр планк дээр орж ажиллаж чадахгүй. Тийм учраас ер нь арлын хүнд нөхцөл хортой нөхцөлтэй. Одоо би одоо дөнгөж 23 настай залуухан 66 онд Янагадарын кино шинж язруу тогсч ирээд манайхан дээр ажиллаж байхад ээж ахсар анх томдлоод тэгэхэд одоо 32 яралсан шагаан шүттэй залуухан инженер орж ирж байсан 23 настай тий. Тэгсэн чинь хортой химийн хор мортой өргөж бивэ тэгэхээр анализ дээр хийсээр байгаа одоо надад тэр бүтэн шүд нэгч байхгүй. Ер нь Монгол кино үйлдвэрт анх орж хүсэлтэй байсан, сонирхолтой байсан уран бүтээлчд инженер техникийн ажилтнууд бол ирээсээ байж тээ. Анх юунаас эхэлдэг байсан гэдэг Монгол кино үйлдвэрт галдаг уурын цухаас эхэлдэг байсан. Би 2 3 хаан зүгээр тодорхой жишээ хэлчихье. Би зүгээр би хэлчих одоо манай одоо энэ ээлж ахлагч бас олон жил хийсэн манай тэр бас Ахмад одоо энэ ажилтан Эрдэнэбаатар сууж байна тийм ээ. Энэ бол уурын цухад гач хийж байгаа. Тэгээд лабораторийн цэгт очоод угаагч энэ төргээд тэгээд ингэж ихсээр байгаа. За уран бүтээлчээс би одоо хэлж чинь манай одоо талигаад хиш тий. Оёвод ээж ахч хийжсэн юм аа. Оё одоо энэ замбуулын сургуулийн захир тэр бас уурын цухнаас эхэлж байгаа. Тэгээд дараагаар нь лабораторич дараагаар нь дахиад за би тэгээ хэлнэ. За тэгээд би 3 4 хүн гэдэг. Нэг хишиг талаагаад манай бас олон кинонд бас нэлээд хэдэн кинонд дүрээ гаргасан. Постын монтажны засварын техник бас уурын цухнаас эхэлсэн. За хамгийн сүүлд би хэлэхэд бол үзэгчд сайн мэднэ. Манай ардын жишин төрийн саярхад жигжид тухайн бэндэр бас л уран цухнаас эхлээл тэгэл уран бүтээлч болоод ингэ явсан. Ийм төвхтэй сонин. Сая энэ микрофон бариад ярьж байгаа хүнийг та бүхэнд бас танилцуулахын хэрэггүй байх гэж бодож байна. Бас энэ лабораторич дандаа ч тэгж одоо харанхуй нөхөнд ажиллаад одоо өдөр шинэгүй байгаад тэгээ шүдгүү батсан хүн юм биш. Бас энэ манай микрофон барьсан хүнийг бол та бүхэн сайн одоо андахгүй байгаа. Гоён зэрлээ гэдэг киноны одоо за бүгдээрээ хэлжлээ шаарийгээд одоо үзэгчд мөн энийгээр айлдаг бас их сайхан тийм дүрийг бүтээсэн авиаслаг улсуудын нэг юм байна. Амин чандрог төтийн замаар танилгож харгисмууд амбижааг хатан ичээнд нь булшиж хатан зоргоор гайхагдсан намзад баатар манай. Бидний үлгий алтан сайхан гол минь тийм л түүхтэй ийм л санихан нутаг да.
62 оноос одоо 40 гаруй жил энд ажилласан. Энэ одоо сайхан хамт олон дотор одоо би 40 гаруй жил ажиллаж ирсэн. Тэгээ анх бол ирэхэд бол орломоо одоо энэ цехийн дарга байсан орломоо инженер, технологи инженер Бенсма гэдээ бас Монгол Улсын их сургуулийг бид хоёр хамт төгсөж ирсэн. Одоо анхны одоо 3 мэргэжилтний одоо нэг нь би байгаамаа. Химик инженер гэсэн одоо хими анги төгсөж ирсэн. Энэ үеэс хойш би за химиг бол яг ер нь ерөнхийдөө бол тэгээд нэг гадарлаад л ирж байгаа л да. Их сургууль төгснө гэдэг бол тэгээд практик ажил юуч байхгүй. Дээр нь киноны тухай одоо надаа киноны талаар бол одоо пилонхийн юугаа сайн одоо мэдэхгүй шүү дээ. Ингэж төгсөж ирсэн. Тэгтээ бол орломоо инженер одоо анх төгсөж ирсэн. Тэгээд дараагаар нь одоо манай талигаа цэрэнд орж инженер ингээд ган төмөр инженер эднэр ирсэн. Тэгээд эднэрийнхээ тусалцаагаар би хийм дээрээ киногаа нэмээд киноны пилон боловсруулах одоо мэргэжил шинээр одоо нэмээд ингээд л одоо 40 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд бол би ээлжийн ахлагчийг 10 гаруй жил хийсэн. Ээлжийн ахлах инженер гэж. Тэгээ 20 гаруй жил нь одоо яг химийнхаа мэргэжил дээр одоо энэ уран бүтээлчдийн маань маш их хөдөлмөр жүжигчд юуны маш их хөдөлмөр шингэсэн тэр пилонхон дээр үлсэн нууц дүрсийг одоо гол тод одоо дэлгэцсэн дээр зэрэгтэлт 200-300 дахин өсгөөд гаргаж байгаа энэ одоо сайхан юуг одоо тод болгодог л одоо тодруулдаг л гэж хэлэх үү дээ одоо тийм. Тэгэхээр тэрийг тодруулна гэдэг бол одоо маш их олон дамжлагыг дээрх усуд бол ярьлаа. Одоо бараг 10 дамжлага дамжиж одоо эцэс гардаг. Тэгээ хамгийн анх эхлээд бол материалыг би одоо харамхуугаар барьж авдаг хүний нэг нь л дээ. Тэгээ ээлжиндээ орд боловсруулж одоо хэдий ямар хугацаанд технологийн одоо сахилгыг маш сайн сахин бид чинь ариун цэврийг одоо дээд зэрэгээр бараг л эмнэлгийн байгууллага шиг л инженер шиг л одоо зэнцгэр одоо сайхан улсууд ажиллахгүй болвол нэг одоо хамгийн тоос нэг жижиг гялгасны дасархаа ороход л одоо 200-300 дахин дэлгэсэн дээр гарах учраас одоо маш их дефекттэй болж гардаг. Ийм учраас бид нэр хариуцлагыг бий бол ажилдаа бол гол барьдаг зарчим тэр ээлжийнхаа одоо ажилчтай гол шаардлага юу бол хариуцлагыг шаарддаг байсан. За тэгээ энэ ажиллах хугацаанд бол би 10 гаруй шав сургасан. Одоо онлайн болоод онлайн хичээл заадаг байсан. Бас дадлагыг одоо ер нь ээлжиндээ шинэ орсон залуу ажилчтай аль болохоор дадлагжуулж хариуцлага өндөртэй тэр одоо их нэгдийн материал барах болохгүй тулд ажиллах тийм сайн ажилчин бэлтгэхийн тулд одоо мэрий чармаж ажиллаж байсан да. Өнөөдрийн одоо энэ манай энэ архивын байдал ер нь ямар шүү вэ? Танд одоо шинээр хийчмээр гэх юм уу? Одоо энэ очсноос хойш нэг бодогдож байгаа юм байгаа шүү дээ. Одоо Монгол кино бол болж байна, хадгалагдаж байна л гэдэг байгаа тийм ээ. Энэ маань хэдэн жилийн одоо тийм бас нөөц хадгалагч байна уу? Энэ талаас бас хэдүүлээ бас ярих ямар уу? Ягаад гэвэл та энэ цэхэд байж угааж өчнөө юм хийгээд одоо өөрөө сахиж байгаа хүн учраас энэ юм ер нь хэр зэрэг явагдаж байна вэ? Өнөөдрийн байдлаар бол кино архивд одоо Монголын үндэсний кино урлагийн одоо дээж бүгд хадгалж байгаа. Ялангуяа 1989 он хүртэл. За 90 оноос хойш бол жоохон тасалдсан л да. Тэгээ ер нь киноны чанар юунаас шалтгаалгүй техникээр 3 үндсэн зүйлээс шалтгаалж байгаа. Нэгдүгээрт нь одоо их материал тийм ээ. Ямар хаанах бүсийн нэг тийм дээр авсан бай гэж. За 2 дугаарт боловсруулалт. За 3 дугаарт хадгалалт. За ялангуяа өнгөт киноны хадгалалт бол их таархан байдаг. Яадгүй хөө зэрэг үндсэн 3 хөнгөн алга болчихдог. Энийг бол 2 зүйлээс гол шалтгаалж байгаа гэж үзэж байгаа. Нэгдүгээрт нь анхны боловсруул ямар байсан бэ? 2 дугаарт хадгалалт нөхцөл ямар байна гэдгийг шалтгаалдаг л да. Гэтэ харилцаан кино бол үндсэндээ манайх сайн гэж хэлэх бололцоотой. Өнгөт кино бол зарим нь хондоо нэг онд үйлдвэрлэсэн тэгээд нэг болгон дээр байж байгаа энэ 2 киног үзэхэд нэг нь зөв зүгээр нөгөөх нь хөнгөн алга болсон төв шиг юм байдаг байхгүй юу? Тэр одоо анхны боловсруулалтаа шалтгаалж үзэж байгаа юм л да. Би 1976 онд киноны сургууль төгсөөд кино өдөрт орсон. 1987 онд киноны байгууллагад бүтцийн өөрчлөлт орсон юм. Соёлын авны харьяа улсын киноны ерөнхий газар гэж байгуулагдсан. Энэ ерөнхий газрын харьяа 3 байгууллага байсан. Нэгдүгээрт нь кино институт, хоёрдугаарт нь кино зураг техникийн бааз, гуравдугаарт нь кино хувилах фабрик. За энэ пилон гол цех байснаа хуулийн нэгж аж ахуйн нэгж болоод ирсэн. За энэ байгууллагын дараагаар би томилж авсан л доо. Тэгээд энэ хамт олонтой 3 жил 6 сар ажилласан. За яг түрүү манай улсууд ярьж байгаа тэр Мандгай цэцэн хадан гэдэг киногоо боловсруулалтын үйл яг энэ миний одоо хувилах фабрикийн дарга байх үед хийгдсэн. Ерөнхий технологиор манай орломоогоо ажилласан. За инженерүүд мэрэгжлийн бүгд ажилласан.
Анх намайг төгсөж ирэхэд хувилах фабрика болцсон байсан. Тэгээд би чинь 86 оноос 90 он хүртэл ажилласан юм да хамт бол. Тэгэд эренгүүт орой 3 ээлж явдаг байсан байхгүй 24 цагаар ажилладаг байсан. Тэгээд 3 дугаар ээлжинд нэг өдөр намайг тавьсан. 7 хоног ажиллаа яалаа. Тэгэл ээлжинд явж байхад бол нэг хүн одоо тухайн өдрийнхээ хоолыг даадаг. Оройч нэг хооллон жилээ нэг идэх юмаа даадаг. Баялаа л да. Нэг өдөр миний ээлж ирлээ. Тэгэл чи өнөөдөр идэх юм аав шүү л гээл. Тэгэл би авсан жоохон бариа маасал талхал авлаа л да. Тэгэл орой цай ууж идэх юм бол бүгдээрээ цугалцгаагаал яасан. За цэрэг үчи юу авчаар гэсэн би нөгөө юм гаргаал тавьсан. Гэсэн чинь зарим нэг дурамчих юм байна. Тэгээ яа гэсэн чинь өө шүд өвддөг бариа авсан байна гэдэг. Тэгээд түүнээс хойш тийм авхан болсон. Тэгээд ийм л учиртай сайхан хамт олон л да манайд. Би л 65 онд яг дөрөв дашгүй гандамрэлээ анх 65-ны том айлын хаалгыг одоо галч гэдэг нүгээр татаж тавалмаар данжаад энэ пеланколоодын хамт олдод болж ажилласан. Энэ ажлаас хугацаанаас өнөөдрийн хүртэл яг 40 жил болж байна. 5 жил угаагчээсэн. Угаагчны төлөө хамгийн хариуцлагатай айхтар цаг хугацаа шаардсан минут секундаар тийм ажил хийжсэн. Ингээд 70 оноос би одоо энэ одоо төрөчийн бадмуга гандамрд энэ ээж авчирчин хамт ажиллагаа 70 оноос хүлээж авсан. Тэгээд 70 оноос одоо 95 он хүртэл ээж авчирч хийсэн. Энэ хугацаанд бол үнэхээр ээж авчирч гэдэг асар хариуц олон харьцыг бид боловсруулж ерөөсөө Монгол хэл дээр гарч ирсэн бүхэл харьцыг л бид угаадаг байсан. Энэ хамт олон. За 69 онд би кино үйлдвэрийн хаалгыг одоо татаж бас нэг тустай буянтай хүмүүсийн хүчээр орсон юм аа. Тэр болгон кино үйлдвэрт ордгүй байсан юм шиг байна. Тэгээд би бүр нөгөө гэрлийн техник цэдэш одоо бид нарын дунд бас мэдэгдэндээ чонтой цэдэш гээл байдаг. Тэр хүнийг гуйгаал тэр хүнээр дамжиж 70% гуйжж ингээд лабораторийн цэхэд орж ирсэн юм. Тэгэл тэнд орж ирснээр ирээд би одоо наран цэцэг гэдэг хүний шеф болж орсон юм аа. Наран цэцэг гэдэг манай одоо позитив монтаж энэний төрөний нэвтрүүлэгт одоо гарч ирсэн. Тэр хүний шефээр орж ингээд энэ нарийн мэрэгжлийг эзэмшиж одоо би хариуцлагатай байх талаар ер нь энд байгаа хамт олноос ч тийм суралцаж их л чармаалтаар ажилладаг байсан да. Ер нь одоо ч зүйдлэгдэж шүү. Пелонк барак болж ингээд зүйдлэгдээд байдаг ш. Сэргээрээ санаа амарна. Тэгээд гол юм бол мантха киноны нэг ТV одоо тэр их хариуцлагатай юмыг боловсруулах одоо хувь тавилын завшаа надад бас ноогдсон юм аа. Тэгээд тэр нь юу мантха кино болно. Ер нь ямар ч киноны нэг ТV-г угаах хэцүү байдгийг. Ерөөсө тэр негатив гэдэг юм одоо энэ химик инженерийн хариугаа өгөөд ингээл миний гар дээр орж ирэл надаас гарахтал би түүнийг ерөөсө барах их байхгүй. Тэрнийг барахгүй гаргахын тулд одоо ерөөсө их хичээндээ тэгээд би бас барах хийжсэн зөндөө хийжсэн да. Хамгийн анхлаад би ичээнд киноны негативийг жинкснийхаа дараах нь барах хийчихэд хөө сомхоога харж чадахгүй одоо яана одоо би хаана нуугдана гэж ёстой бараг тэгжсэн штэ их амар. Тэсэн чинь дараа нь бас чинь нэг хөдөөгийн байсгалын кинонд нэгтив ингээл угаажсэн чинь тог тасрал бид нар чинь одоо тог усны дарал буурна гэж нэг бас нэг аюултай юм болдог байлаа. Тэгээд тэгсэн чинь тог тасраад одоо маш их нэгтивийг барах гэсэн чинь маргааш нь тэр киноны туслахад нэрэл нэг чи ерөөсөө өцгдөр манай жигждгойг алгачээсэн гэдэг. Яасан бэ гэсэн чинь нэгтив барах бас ингээл дуулангууд л ерөөсөө хамраас нь цусгараад одоо имлэгт ирсэн гэж юм чинь. Тэр үеийн одоо манай ахмад хүмүүс тэгж одоо ажлынхаа төлөө бүр өстө би организм бүх юмаа зориулж ингэж одоо их ажилдаг байсан юм байна гэдгийг бол би энэ одоо байгаа хүмүүст ойлгоосоо тийм ээ. Одооний энэ видео хийдэг кино хийж байгаа хүмүүс бол би мэдгүй л дээ. Гэлээ гэхдээ тэр үеийн тэр пелонкон дээр гаргаж байгаа кино шиг хариуцлагатайгаар ажилддаггүй баха. Тэр үеийн хүмүүс шиг тийм сайхан бүх би юугаа зориулж байгааг баха гэж би бодож байна. Миний хамгийн анхны багш бол Бадамж жид гэж эмэгтэй байлаа. Маш их хөдөлмөрч, их ням бай, бас их уран хүн байсан.
Тэгээ би багшийнхаа тэр их олон сайхан шинж чанар чадварыг одоо ямар нэг хэмжээгээр өвлж үлдгэсэн гэж маш их мэрэж хичээж байсан. Бидэнтэй хамт Тамара гэж юу нэгтийн монтажчин одоо хараахан хөрөлцөж ирээгүй байна. Тэр эмэгтэй байсан. За тэгээд одоо гэрэл сонгогчоор Лус Осор гэж хүн байлаа. Манай ээж ахлагчаар Баточир гэж хүн байсан. Тэр Баточиргаа бол ерөөсөө маш олон дамжлагт бие дааж ажиллаж чадах чадвартай, маш мэрэгжлийн өндөр түвшинд ажиллаж чаддаг ийм хүн байсан. Чигчлгүй хэлдэг биднийг. За хүүхэн чи бидний одоо энэ олон хүмүүсийн уран бүтээлчдийн уран бүтээл, ур авьяас шингэсэн, маш их хөдөлмөр зарсан, их хөрөнгө зарсан юмны одоо амин зүрхний цуцыг бариад сууж байгаа гэдгээ бити мартаарай. Маш их сайн ажиллана шүү гэж их хариуцлагатай ажиллаарай гэж. Энэ бол бидний монтажчин, энд ажиллаж байгаа лабораторийн бүх ажилчид бидний одоо ямагт мөрдөж явах ажил мэргэжлийн мөрдлөг болж явж чадчихсан. Тэрнээс гадна хариуцлагаас гадна бидэнд хамгийн бас нэг чухал асуудал бол цаг хугацааны асуудал. Ялангуяа баримтат кино мэдээнүүд, шуурхай мэдээнүүд энэ бүгд бол цаг хугацааны асуудал бол биднийг өстө маш их баримтах зарчимны нэг болж байсан та. Эд шалах бол 6 хүнтэй даргатайгаа 7 хүн техник хяналтын хэлтс гэдэг лаборатори дотор ажилладаг. Бүх угаах буулгач нарын одоо бэлэн болсон боловсруулж гаргасан материалыг бид одоо шалгадаг. 3 ээлжээр явдаг байлаа. 3 ээлжээр нь 3 дахь ээлжинд бол их хүн хэцүү байсан. 40-с 60 бүлэг бид нэр үздэг байлаа экран дээр. Өөрөөр одоо 4-5 хооронд улсч яг өөргөлөх тиймэрхүү юм бол гарант ихтэй арай ажлын хариуцлагаас бол юу яахгүй л дээ. Тэгээд манайд одоо алтан үе ажиллаж исэн талигаач, Цэндугай, Баточиргай, залуу шалгагч, цогцлмаа нарын бас энд дашин дурсчихъя. Тэгээ бидний одоо хийж байгаа хоёр эд шалгагч нар явдаг байсан нэг ээлжинд ажил бол маш их хүнд ачаал их хүндтэй байдаг байсан. Тэгээ би нэг өөртөө тохиолдсон нэг юм ярьчихъя. Чимэд ханд гэдэг нэг эд шалгагч байгаа одоо мэд сонсчлаа авах Бадам ханд хоёр бид гурав нэг ээлжинд явдаг байлаа. Тэгжсэн чинь сувгаар цэнхэр уус гэж кино хувилж ялаа. 60% хувилна гэд 18 аймаг танаа шүт. Тэгж ятл би материал үсчээд орж ирсэн чинь энэ хоёр маань инээгэлээ. Чи над хаягалсан бүлгээ хардаа гэсэн 5-6 бүлгийг сувгаар цэнхэргээ хаягалч. Тэгсэн чинь сувгаар гэж юу юм наадах чи ямар учиртай хүн юм чи киноныхаа хаяган дээр яагаа битсэн гал хохирлдод чинь өөрөө 4 цаг болж исэн юм. Тэгээ гуруула хохирлдож байгаа бүрэн нойр маань зүрс хэрэгчлээ. Тэгэж хүртэл шоолож ил тийм хүнд төсөө үед ажиллаж ялаа. За тэгээд энэ хамт олондоо миний нөхөр кино үйлдвэр дууны оператороор Дамантхай Чингис уран сайхан кинонууд ажиллаж ясан. Одоо миний хүүхдүүд ч гэсэн нэг нь найруулагч, нэг нь ТV5 зураглаачаар ажиллаж дараагийнхаа үеийнүүдэд ингээд бидний хаалгааг аваад ажиллаж. Тэгэхээр би 1982-оос 93 онд буулгач техникчээр ажиллаж байсан. Пилонг боловсруулагч ихэд тэгээ бид нартай одоо хамтарч ажиллаж байсан жишээлбэл одоо миний багш Бямба байна. Өнөөдөр энд хараахан хүрэлцэн ирж амжааг байна. Янжин дулам гээд маш олон сайхан тийм хүмүүстэй ажиллаж байсан. Одоо ингэж ярих юм бол бүгдээрээ л миний багш нар болно. Жишээлбэл одоо онлайн талаас надад технологийн талаас заадаг байсан. Орломогоо маань байна. Зам Бадам багш байна. Химик инженер, Цэрэн Дашгүй, Даваа дулам ихчгээд гэрэл сонгогч эд шалгах дээр одоо Цэсгмаа ихчгээд тэгээ би энэ хүмүүсээс маш олон юмыг суралцчихсан. Тэгээ одоо эргээд бодоход бол надад маш их бахархалтай баярламар үйл явдлууд их тохиолдож байсан. За жишээ нь тэр Мантхай кинон дээр бол Монгол кино үйлдвэрийн даргын тушаал гараад тэгээд бүр Японоос тэр их негатив хувийн хурж ирээд тэгээ буулгачаар ингээд ажиллаж байсанда Мантхай киног үзэх болгондоо бол би бахархаж ингэж баярлж явж байдаг. Энэ сайхан хүмүүстэй ажиллаж байсанда тэгээд үе үеийн уран бүтээлчдээс маш их юм сурж байсан. Ажлын хариуцлага маш өндөр байсан. Одоо ч гэсэн би энийг амьдралдаа бас ингэж хэрэгжүүлж явж байдаг юм аа. Тэр үеийн зүйл бод ус болон бус тусууд болохоор зэрэг студийн дэргэд пилонг боловсруулах цех гэж тустай байдаг. Хувилах фабрик нь тусдаа мөн бие даасан том байгууллага байдаг гэсэн. Манай нөхцөлд болохоор зэрэг энэ хоёрыг бид нэг баазан дээр нэг мэрэгжилтнүүдийг одоо хамруулад ингэж явуулж байсан. Тийм болохоор зэрэг одоо нэгдүгээр ээлж болон нэг хоёрдугаар ээлжинд одоо ажлын материал, техникийн материал яг студийнхаа ажлуудыг хийцгээдэг. Тэр 3 дугаар ээлж гараад зохион байгуулалтад явхаараа зэрэг тэр хувилах фабрикийнхаа өөр одоо
үүргийг л гүйцэтгэж байгаа юм л да. Тэгээд бид нар бол олон юу метруудыг бол үнэхээр олон метруудыг сайхан угааж ингэж ажиллаж байсан. Яг өнөөдөр лабораторид ажиллаж байгаа яг үндсэн 2хан хүн байгаа. Даваад дарга би. Тийм зөө. Тий. За энэ үдийг ороход би зүгээр амьдралдаа 3 дугаар ээлжээр ажилладаг гэхлээр би бол өөрөө 4 дугаар ээлжинд бас ажиллаж байсан нэг тийм сонин түүх байт юм. Юу ч мэдэхгүй нэг киног тийм тусгай хитэн хүн боловсрууллаа. Энэ тэгээ явж яасан мөх тэр нэ өөрөөрчөө сансарт ниссэн тохой кино болсон юм сүлдээ. Померы, я 20-й, как слышите, прием. 20-й, помер 1. Отлично вас слышим. Мы вас хорошо слышим. Малчин Аркинко. Эрхэс тэнгэрт гарч сансрын удмаас наримтын дуу хоолойгоо илгээсэн нь ноозөрт мөнхрөн үлдсэн. Энэ чинь ирээсээ хитэн гүн томилдсон тэр юунээс юу ч хайж болохгүй бүх юм нууц ирээсэн. Нэг тийм кино нэг боловсруулах нэг тийм хувь тохиолоо. Түүнээс гадна юу ч мэдэхгүй нэг шхууж нэг одоо ажиллаж байгаа энэ баапыг эцсийн хүртэл угсарч тохируулахад нэг тийм ажил хийсэн. За энийг бол хамгийн эцсийн тохироо бол одоо энэ дээр ирсэнгүү зоргоо гэж техникч байсан. Тэр цахилгааны талаас тэр налаад талаас нь одоо витер тохируулсан механикуудын бол манай засварынхан бүгд хийсэн л дээ. Би үндсэн тэгээ кино үйлдвэрт угаагчаар одоо өнөөдөр хүртэл угаагчаар ажиллаж байгаа тэрний хааж сүүлийн 10 жил засвар дээр одоо техникчээр одоо ажиллаж байгаа юм. Гэтэ энэ нэвтрүүлэгт орж байгаа хамт олонны тийм ээ залуу үеийн хамгийн сүүлчийн залуу үеийн бид нар байхгүй юу. За тэгэхээр зэрэг манайхан ч ажил даач их сайн ажилдаг байлаа. Тэгээд 2-3 ээлж энэ ажил хийсний дараагаар залуучууд байсан болохоор бас ядархаа мэдэхгүй урлаг спорт гэж айгүйх явдаг байлаа. Кино үйлдвэртээ ер нь лабораторийн цех гэж одоо агуу их том одоо өрсөлдөгч тийм ээ. Тэгээ бусад цехүүдтэй дандаа өрсөлдөөд дандаа төрүүлээд хэл аманд ороод хоорондоо маргалдаад одоо тийм л байсан. Тий. Уралгаарч тийм байсан, спорторч тийм байсан. Тэр мэн одоо их сайхан санагдаж байна. Уралдан цэнгдгийн мэднэ. Уралгийн үйлчлэгийн төлөвт шалгарч байсан юм биднэ. Уралдаан тэнцэн спектаклд аврал болсон юм биднэ. Киноны угаагч, техникч хүмүүст бас их хариуцлагатай ажилд. Би нэг удаа баримтат кино 200 м онгоцны бууд дээр зураг авсан байна. Тэр ороод ирэхгүй нэгтий. Тэгээд орж ирчээ байж тал нөгөө тэр үед төгссөн байсан хүүхдээ хөхүүлгээд нэг жаахан хэдхэн минут пленка залгаа гараад ирсэн чинь харан хүрээнд ороод ирсэн гэрэл асцсан. Нөгөө пленкт нь сайхан явж гэрэлд хөөс ингээд чичрэл 2 нүдийн нөлөөслөнд асгарч байгаа юм чи. Тэгээд химгээд тэгээд сэрэнд орж инженер ээлж ахаж ирсэн хим байна тэр хин ямар хүн ингэчв гээл бүгдээрээ сандралдаа. Тэгээ нэг барах гаргаад тэгээд бид нар чинь бараа гаргахаараа яг тухайн үеийн цахилгааны мөн усны мөн гэрэл хогт бүгдийн төлдөг байл. Тэгээд дараа нь яхна дагалдан байсан нөгөө угаагч бадам ханд хар цаас авах гэж ороод гэрэл асаацсан байсан юм. Тэрийг хизээ хойно 10 жилийн дараа үед надад би нэг удаа ингэж нэг хар хөрөөнд ороод хар цаас авсан чинь барааг гаргуулсан шүү дээ. Тэр угаагч минь хэн байлаа гэж. Би байсан шүү дээ. Тэгээд хоёулаа тэр үед чи намаа ястаа нэр тэр хоёр ястаа нэр балж байсан. Харин тий ястаа уйлал гүгээд байсан шүү дээ. Бүлтгэнэл гүгээд байсан шүү дээ.
мөнгө ялгах гэдэг эдийн засгийн талаас нь ярихад улсад лабораторийн цехийнхэн оруулдаг том ажил байлаа. Жилд пленкны хальснаас тусгай машин бүтээж ажиллуулсан энд бол жилдээ 55 кг мөнгийг улсын банкнд тушаадаг тийм байгууллага байлаа. Тэр байгуул газар байсан. Тэгэхээр тэнд инженер нь одоо энэ гам төмөр сууж байна. Дорж гом байна техникчд. Энэ эднүүд бол энэ өөрийн биеэр бас улсад нэлээд орлого оруулж ирсэн. Бас нэг эдийн засгийн талдаа бол ашигтай ажиллаж ирсэн нэг хэсэг юм да тийм ээ. Би 1961-ээс 91 он хүртэл тасралтгүй лабораторийн цехэд ажилласан. Энэ ажиллаж явах хугацаанд бол 4-5 дамжлага дээр одоо би дан суралцж практикаар ажилласан. Миний буулгах техникийг эзэмшүүлсэн, гэрэл сонгохыг эзэмшүүлсэн багш бол одоо Лусан осор багш минь байгаа юм. ажил хөдөлмөртөө шамлын зүтгэж хийхин зэрэгцээ ахмад ажилчдын дайчин уламжил бас яг үргэлж сурдаг. Уун ажилчин эднэва, гомсурнга, усан асуугаа настага уулзалт хийж яриаг нь сонсох бас их сайхан шүү. Өнөөдрийн манай нэвтрүүлэг өндөрлөлт дэшээ хандаж байна. За тэгэхээр Монголын киноны энэ их сайхан бүтээлчсэн та бүхний алтан гараар сэтгэлийн сайхан одоо димээр Монгол кино бол өнөөдрийн хүртэл одоо үзэгч орныхоо сэтгэл зүрхэнд их уяатай байдаг. За түрүүч бас мяж бас хэлдэ зүүдэл сэрдэг гэж тийм ээ хамт олныгоо. Тэгэхээр ямар сайхан хамт олон, ямар сайхан бүтээж ирсэн тухай зүгээр энгийн нэгэн хэлбэр та нар өөрсдөө илэрхийлсэн та бүгдийг баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Дараа уулзалт баяртай. ТV9 таних бас биднийх. Монгол кино 70 жил